За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би QS компаниг үүсгэхээр шижир гэж юм байна. За тэгээд яг энэ одоо хэлмэгдүүлэлт орчин цагийн хэлмэгдүүлэлт гэдэгтэй холбоотой асуудал дээр ер нь бол яг энэ хэлмэгдэл гэдэг имийг яг туулаад явж байгаа хүний хувьд тав хүнд бас тодорхой жишээ болон энэтэй холбоотой бас гаргалгаа залруулах юм нь яг юу яваад байна гэдэг талаараас ярих гэж бодсон юм аа. За ингээд Монгол улсын үндсэн хуулинд хүний нэр төр алдар хүнд ажид хэргийн нэр хүнд халдшгүй байна гэж тунхагласан байдаг. За мөн иргэн бүр төрийн байгууллага албан тушаалтан ч гэсэн бусдын нэр төр хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. За энэ бол хүний эрхийн суурь ойлголт өгөөд одоо төр иргэн төр аж ахуйн нэгжтэйгээ харилцсан ийм итгэлцлийн үндсэн юм аа. За гэтэл энэ зарчим өөрөө алдагдаад байна. Яаж яах гэхээр хамгийн тод жишээ нь бол одоо манай QS компани бол Монгол улсад гангийн үйлдвэр барих төслийг хариуцж явахдаа их хэмжээний хөрөнгө оруулалтууд оруулж ажилласан. Гэтэл юу болсон бэ гэхээр хөрөнгө оруулагч компаниг ингээд төрийн өндөр албан тушаалтнууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг мушгин гуйлж компани нэр хүндийг харлуулж нийгэмд жигшүүлэх үйл явдлыг эхэлж одоо төрүүлж хийж байгаа. Үндсэн хуулийн 16-гийн 13-т хүнийг одоо халдшгүй чөлөөтэй байх эрхтэй гэж бид нар заасан байгаа үндсэн хуулинд. За энэ нь өөрөө нэг талаар төрийн эрх баригчид хүний эрхэнд халдахгүй байх ёстой, улмаар хамгаалах ёстой гэдгийг бол илэрхийлж байгаа заалт, үндсэн хуулийн заалт. Гэтэл төр гэж нэрлэгдсэн хэсэг бүлэг хүмүүс гэж хэлье. Эрх зүйт ёсыг уландаа гიშгэж дур зоргоороо нэр хүндэд халтах нь бол хэвийн зөвлөмт болжээ. Өөрөөр хэлбэл төр өөрөө нэр хүндэд халтдаг зөрчлийн их үүсвэр нь болж хувирсан байна. Ингэж байгууллагын нэр хүндэд халтснаар зөвхөн муу хэлэгдээд өнгөрөх биш, тухайн компани иргэн аж ахуйн нэгжүүд болохоор хамтрагч түншүүдийн дунд эргэлзээ төрдөг. Ингээ хамтын ажиллагаа хийгчээсэн ажлууд нь хойшлогддог, сунжирдаг. Ингээд маш олон сөрөг нөлөөнүүд энийгээ дагаад бий болдог. Одоо жишээ нь QS компаниг төр гэж нэрлэгдсэн хэсэг албан тушаалтнууд ээж дараалан гүтгсээр ирсэн. Ингэж нэр хүндийг нь дороотуулж харлуусаад дараа нь болохоор тэр нь ямар нөхцөл байдал үүсгэж байна вэ гэхээр нөгөө ажил хийсэн хүмүүс нь нэг юм мангасын дур төрхтэй, нөгөө төрийн хүмүүс нь болохоор нэг мангасыг дарсан баатар мэт ийм дүр бүтээж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дараа нь ингээд зогсоох шийдвэр гаргадаг. Энэ нь өөрөө маш аюултай юм болж байгаа. Одоо жишээ нь одоо QS компаниг одоо үйл ажиллагааг нь зогсоосон энэ засгийн газрын 148 гэсэн тогтоол энэ байж байна. Өөрөөр хэлбэл энэ бол зүгээр нэг хоёр одоо төр иргэн хоёр компани хоорондоо байгуулсан энэ бол тэгш эрхтэй гэрээ. Тэгсэн мөртлөө энэ гэрээг цуцлахдаа энийг одоо цуцалж шилжүүлж авах арга хэмжээг эдийн засгийн хөгжлийн яамд тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, төрийн бүнцийн бодлого зохицуулалт газар гэдэг өөрөлдөл ийм хууль хүчний байгууллагыг оролцуулж үйл ажиллагааг нь зогсоодог ийм шийдвэр гаргаж байгаа. Энэ бол ингээд ийм тэнцвэргүй харилцаа болгож явж байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр асуудалд ажил хэрэгчээр хандахын оронд ингэж нийгмээр жигшүүлж дараа нь захиргааны шийдвэр гаргаж өмчийн эрхэнд халддаг байдлыг бол би өнөөдөр орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт байна гэж хэлж байгаа юм. За яагаад ингэж ийм өргөн хүрээгээр хилээд байна вэ гэвэл энэ үйл явдал нь өөрөө ганцхан биднэр дээр болоод байгаа үйл явдал биш байгаа юм. Нэр хүндэд халддаг үзэгдэл нь одоо цаашлаад өнөөдөр Energy Resource, Mon Polymer ч гэнэ ингээд одоо өөр зөндөө олон компаниудын эсрэг бол ингээд газар авчин өрнөж байгаа. Ингэж явж байгаа нь болохоор тухайн компаниудын зөвхөн асуудал биш болж хувирж байна. Цаашдаа бол Монгол улсын бизнесийн орчныг бүхэлд нь энэ эрхэн хамаагүй зөрчигдчихдөг. Ийм зарчимгүй гэсэн ийм шошготой ийм улс болчиход байгаа. Монгол улсын бизнесийн орчин нь өөр. Ингэснээр нийт хөрөнгө оруулагчид орчинд итгэх итгэл нь буураад нөгөө хөрөнгө оруулагчид нь холдоод явчихлаар нийт бизнес эрхлэгчдийг хомроглон дан хилмигдүүлэлтэнд бол өртүүлж байна гэж би бол үзэж байна. За дараагийн асуудал нь болохоор энэ асуудал нь цаашаа даамжраад иргэн аж ахуйн нэгжүүдийг хомроглон буруутгах үзэгдэл ингээд газар авсаар байна. Нэр хүндэд нь халдна. Мөрдөх байгууллагууд нь болохоор зөвхөн буруутгах өнцгөр л асуудалд ханддаг. Цаашлаад дараа нь болохоор шүүх хурал нь хүртэл ингээд сүүлийн үед одоо театрчилсан юм хэлбэртэй болж өрсөн. За тэр юм дээр юу болж байгаа нэхлээр одоо ажил хөдөлмөрийн зүгээр нэг юм хариуцлагын асуудал, зүгээр одоо иргэн хоорондын гэрээний асуудал, эсвэл захиргааны болон нэг юм зөрчлийн хариуцлага гэх мэт асуудлууд нь болохоор одоо зүгээр иргэн болон захиргааны асуудлаар шийдэгдэх хэмээг заавал эрүүгээр явуулдаг ийм арга хэлбэр рүү орцсон. Тэгээ энэ ийм жишг болцсон нөгөөх нь ч одоо ингээд тэрийг хэрэгэлдэг энэ хууль нь бол оршоод байна.
Үүний улмаас бол маш олон компани одоо хүмүүс бол энэ дээр хохирол амссаар байна гэж харж байгаа. За би болохоор түрүү хэлсэн яг өөрийн биеэр энэ бүхнийг дотроос нь хараад сууж байгаагийн хувьд бол яг энийг хэлэхэд бол энэ нь хилмигдүүлэлтийн нэг юм технологи болчихжээ. Яаж яадаг вэ гэхээр одоо түрүүн одоо бас өмнөх улсууд хэлсэн шиг энэ технологийн дамжлага нь хамгийн түрүүнд хэвлэлээр буруутгаж нэр хүндийг тэмдэгт нь халдаж ингэж нийтээр нь жигшүүлэх ажлыг эхний ээлжинд хийдэг. Дараа нь захиргааны шийдвэр гаргаад компани болон хувь хүний өмчийн эрхэнд одоо хохирол учруулж халддаг. За тэгээд дараа нь нөгөө дур зоргоор ингэж хийсэн юма шүүх рүү түлхэж хөө шүүх удаагаад байна хаацалаад байна гэх мэтэр шүүх рүү дайрдаг нэг юм бусрамг гэж хэлмээр юм технологи болчиход байна. За яг энэ үйл ажиллагаа юмнууд нь хэрхэн хэрэгжээд байна вэ гэдэг би хуулийн үндслийг нь бас та бүхэнд ярьж ийгүү гэж бодож байна. Яаж яах гэхээр энэ бол эрүүгийн хуулийн дээр заагдсан байж байгаа 22-1 гэдэг заалт. 22-1 гэдэг болохоор төр нийтийн албан тушаалтан өөрийнхөө эрх мэдлийг уруулан ашиглаж хэрвээ хэн нэгэнд одоо ашигтай шийдвэр гаргасан бол эдийн засгийн давуу байдал олгосон бол гэж байна. Яг энэ зүйл заалтаар одоо сая жишээ нь одоо түрүүн дурдгдсан хөгжлийн банкны хэрэгтэй 80 үнэтэй хэрэг бол ихэнх нь 22-1-ээр явсан. 22-1-ээр буруутгагдсан. 22-1 гэдэг нь өөрөө яаж ийм гэхээр энэ 2015 оны хууль. 2015 оны хуулиас өмнө 2002 оны хуулийн дээр бол эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж хэрвээ иргэн болон аж ахуйн нэгжид хохирол учруулсан бол эрүүгийн ялгалгана гэдэг ийм заалт байсан. Гэтэл 2015 оны эрүүгийн хуулийн дээр энийг шал өөр болгоод яаж өөрчилсөн бэ гэхээр энэ нь хэрвээ нийтийн албан тушаалтан иргэн аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу тал олгосон бол гэдээ өөрчилсөн. Өөрөлд өмнө нь хохирол учруулж болохгүй гэжсэн бол дараагийн хуулийн дээр орж ирэхдээ энд ашигтай шийдвэр гаргаж болохгүй шүү гэж. Тэгэхээр яаж юм гэхээр одоо саяны хөгжлийн банкн дээр явж байсан энэ хөгжлийн банкны энэ шүүх хурал дээр явсан юмнууд бүгдээрээ тэр компанид зээл олгох шийдвэр гаргасан хүмүүс. Компанид зээл өгөх шийдвэр гаргасан бүх хүмүүс тэр компанид эдийн засгийн давуу байдал олгосон байна гэж хэлээд тэр хүмүүс одоо бүгдээрээ ял аваад явж байгаа. За нөгөө зээл авсан хүмүүс нь болохоор зээл авъя гэд бичиг бичгээр энэ хүмүүсийг ийм гэмт хэрэг хийхэд одоо өдөөсөн хатгсан хүмүүс болж хувирж байгаа. За тэгээд авсан зээлээ аваад юмаа зарцуулаа явчихлаар гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгийг авч ашигласан гэд мөнгө угаасан гэдэг заалт руу авчиад давхар авчиж хийдэг. Ийм хачин муухай хилмигдүүлэлт өнөөдөр энд явагдаад байна. Тийм учраас энэ олон том хилмигдүүлэлт гэдэг юмны ард эрүүгийн хуулийн дээр байж байгаа 22-1 гэдэг заалт хэрвээ төрд ажиллаж байгаа төрийн нийтийн албан тушаалтан ямарваа нэгэн шийдвэр гарах юм бол тэр хэн нэгэн аж ахуйн нэгжид таатаал шийдвэр гарч таараа. Тэгэх юм бол хизээ нэгэн цаг тэр чинь дуудаж гаргаж ирэл чи энэ хүнд эдийн засгийн давуу байдал олгосон байна гэж хэлээд эрүүгийн ял тулах боломж бүрдсэн. Өмнөх би түрүүн одоо давтаад хэлчихье. Өмнөх 2002 оны хуулийн дээр нь бол энэ заалт ямар байсан бэ гэхээр иргэн аж ахуйн нэгжид хэрвээ хохирол учруулсан болов гэдэг заалт байсан. Хохирол учруулж болохгүй шүү гэсэн үг. Харин одоо бол ашигтай эдийн засгийн давуу байдал олгосон болов гэдэг чинь өөрөө ашигтай байх юм бол тэгэл одоо явчихдаг. Тийм учраас энэ заалтны ард өнөөдөр төрийн байгууллага тэр чигээр аж ахуйн нэгжийн талд шийдвэр гаргахаас бүгд одоо айдаг, зүхтаадаг. Ямарваа нэгэн ажлын хэсгийг ахлахаас айдаг. Ямарваа нэгэн тендерийн хороог ахлахаас айдаг. Ямарваа нэгэн аж ахуйн нэгж гомдол авчиад өгөхлөөр тэрнийхэн талд нь шийдэхээс зүхтаадаг. Аль болохоор зүгээр сууж яхахыг хүсдэг ийм заалт болчихсон тэр. За баярлалаа та нарт.